Хөдөлмөрийн гавьяаны Улаанбуугийн оконд Дорнод аймаг дахь Политехник коллеж. Түүхэн хөгжлийн тэмүүлэл 100 жил. Монгол улсад хувьсгал ялж шин цагийн боловсролын байгууллагууд байгуулагдсандаа зэрэгцсэн хүдээчхүүн нэн чухал салбаруудад мэрэгжилтэй боловсон хүчин бэлтгэх шаардлага тулгарч байлаа. Түүх бүтээсэн 100 жил ирээдүг бүтээх 100-ны эхлэл болсон түүхийн хуудсыг сүхий. Монгол улсын ардын засгийн газрын 1924 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 26 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын сонгоны болон хэмээх газар мал эмнэх ба боловсруулалтын сайжруулах сургууль байгуулагдлаа. Тухайн үед бичиг үсэг мэдэх төдий боловсролтой 18-аас 24 насны 15 хүнийг элсүүлэн суралцуулсан байдаг. Энэ цаг үеэс 100-ны түүхийг бичсэн Дорнод аймаг дахь Политехник коллежийн түүх эхлэн тоологдно. Ингээд 4 жилийн дараа 1928 онд Монгол улсын анхны 12 малын багэмж төгссөн гарсан юм аа. Монгол улсын хамгийн анхны хөдөө аж ахуйн үндэсний боловсон хүчин мэрэгжилтэн төрүүлж гаргасан хамгийн анхны ууган сургууль юм. Тэр сургуулийн анхныхын захирал бол зөвлөлтийн эрдэмтэн малын эмч Людоколов гэдэг хүн энэ сургуулийн анхны багшаар захирлаар нь томилогдсон. Энэ Людоколов бол Монгол улсад анх мал эмнэлгийн салбар газрыг байгуулахад биелэлтэн оролцож байсан хүн. За энэ 12 сурагчдаас хамгийн анхны гэрчлэгээ үнэмлэхийг тэр үеийн онц сурлагтан Шаван гэдэг хүнд 001 номерын диплом буюу үнэмлэхийг гардуулан өгч байсан түүхтэй юм аа. За Дорнод аймагт Политехник коллежийн үүсгэн байгуулсны 100 жилийн тохиож байна. За 1924 онд Улаанбаатар хотод сонгоны болон хэмээх газар мал эмнэлгийн техникум нэртэйгээр байгуулагдсанаар манай сургуулийн анхны суурь тавигдсан байдаг. За эдгээр энэ 100 жилийн хугацаанд манай сургууль нь 3 Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг 3 томоохон мэрэгжлийн сургуулийг нийлүүлсэн том сургууль болсон байна. За Дорнод аймагт хөдөө аж ахуйн техникум, Дорнод аймгийн хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль, Дорнод аймагт барилгын техник мэргэжлийн сургууль гээд Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж байсан 3 томоохон сургууль идэвгүй нэгдэж нийлсэн байна. Эдгээр томоохон сургуулиуд нь дандаа салбартаа ууган анхдаг сургуулиуд байдаг. Дорнод аймгийн барилгын техник мэргэжлийн сургууль бол барилгын мэргэжилтэй ажилтнууд бэлтгэх анхны сургуулиуд 1964-нд байгуулагдсан. Одоо 60 жилийн ойн тохиож байна. За хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль бол хөдөө аж ахуйн мэргэжилтэй ажилтнууд бэлтгэх зорилгоор анхлан байгуулагдсан. 1973-нд байгуулагдсан сургууль одоогүй 51 жилийнх нь ой тохиож байна. За энэ 100 жилийн хугацаанд энэ 3 сургууль 30 гаруй мянган мэргэжилтэй ажилтан албан хаагчдыг улс ардын аж ахуйн салбарт нийлүүлсэн байна. За одоогийн байдлаар бид 30 гаруй мэргэжлэр мэргэжилтэй ажилтан бэлдэж улс ардын аж ахуйд нийлүүлж байна. За барилгын мэргэжлэр, автын мэргэжлэр, хөдөө аж ахуйн мэргэжлэр гэдэг ил жуулчлалын нийтлэг үйлчлэгээний чиглэлээр гэдэг ийм олон мэргэжлүүдээр бид нэр бэлдэж байгаа. За эдгээр энэс бид нар мал эмнэлгийн мэргэжилтэй ажилтнаас бид нар онцлон дурдах хэрэгтэй. За 100 жилийн хугацаанд ер нь нэг ч элсэлт таслаагүй тасралтгүй элсэлт авсан мэргэжил мал эмнэлгийн малын баг эмнэлэг мэргэжил байдаг. 1928 онд малын баг эмчийн үнэмлэх гэсэн бичгтээ анхны 12 хүн төгссөнөөс хойш сургууль түүхийн хугацаанд 3 удаа бүрээ сэлгэн нүүсэн байдаг. 1956-аас 1958 оны хичээлийн жилд тухайн үеийн мал аж ахуйн яамны шийдвэрээр хөдөө аж ахуйн техникумыг Хинтээ аймгийн Цэнхэр мандал сумын модод гэх газар шилжүүлсэн ч 1960 онд одоогийн байршил буюу Дорнод аймгийн Чообсон хотод нүүлгэн шилжүүлжээ. Энэ сургуульд нүүдэлж ирсэн газар бол одоогийн миний зогсож байгаа. Тэр үеийн хүмүүсийн ярьдгаар баруун нуруу гэж ярьдаг. Чообсон хотын энэ баруун нуруунд миний зогсож байгаа энэ газар энэ сургууль 1958 оноос 1991 он хүртэл 33 жил энэ сургуульд байсан юм. 1921 оноос энэ сургууль өөр газар
очсон. За энэ нүүдэл бол Дорнот аймгийнхаа төв дээр одоогийн хичээлж байгаа байранд Эрдэнэхэн онд шилжин очсон. За энэ бидний зогсож байгаа энэ газар бол тэр үеийн сургуулийн хөдөө аж ахуйн техникумын хичээлийн төв байр гэж 2 давхар байсан байлаа. За тэрний урд талд одоо энийхэн миний зогсож байгаа энэ газарт багш ажилчдын 2 давхар байсан. За энэ урд харагдаж байгаа энэ байшин бол тэр үед манай оюутнуудын бас байшин одоо сойрлж байсан амьдарч байсан газар юм. За энэ замынхаа хойд талд бол манай сургуулийн агр техникийн анги хичээлж байсан. За мөн биеийн таврын заалтай, ганцтай оюутны 3-4 одоо дан байшинтай байсан. За энэ зүүн баруун талд бол механик салбарын одоо бүхэл бүтэн 2-3 байранд одоо хичээлж байсан. Өөрөөр хэлбэл тэр үед манай сургууль малын эмч, механикч, агр техникч, зоо техникч, за гидротехникч, ойн техникч, усны техникч гэдэг 7 мэргэжлэр хичээллэж одоо мэргэжилтэн бэлтгэж байсан. 1962 онд энэ сургуулиас 3 мэргэжлийн ангийг одоогийн Архангай аймгийн төв шилжүүлсэн. Энэ 3 мэргэжлийн анги бол газар зүйн анги, усны анги, гидротехникийн анги гэдэг 3 мэргэжлийн ангийн оюутныг сургууль төмөөжлийн одоо явуулдаг багш нарын хамт Арангай аймагт шилжүүлсэн юм аа. Ардын хувьсгалаас өмнө үндэсний үйлдвэрлэл мэргэжилтэй ажилчдыг сургаж бэлтгэдэг тогтолцоо ойлголт байсангүй. Анхны сургуулийн суурь тавигдсан үеэс 1930 он хүртэл дагалдан болон дугуулангийн хэлбэрээр бэлтгэж байлаа. Тухайн үед засан газраас тус сургуульд зөвхөн малын эмч бэлтгэх төдийгүй мал зүүч болон ургамал газар тариалангийн мэргэжилтэн бэлтгэх нь зүйтэй гэж үзэн мал зүүчийн ангийг нээлээ. Ингээд сургуулийн бүтэц сургалт өргөжж байгаатай холбоотойгоор 1930 онд бүгд найрамдах Монгол Ард улсын 6 дугаар их хурлын шийдвэрээр мал эмнэлгийн техникум болон өөрчлөгдлөө. Энэ үед багш ажилчид суралцагчдын тоо 2-оос 3 дахин өсөж хөдөө аж ахуйн дунд мэргэжилтэд боловсон хүчин бэлтгэх ажил том дэвшлиг авч ирсэн он жилүүдийн эхлэл байлаа. 100-ны түүхийн хуудсыг эргүүлж байгаа энэ сургууль Монгол улсад мэргэжилтэд боловсон хүчний шинэ давхаргыг бий болгон үндэсний хэмжээний мэргэжилтнийг эх орондоо бэлтгэсэн түүхэн гавьяатай юм аа. Тиймээс бүгд найрамдах Монгол Ард улсын баг хурлын 1939 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар тогтоолоор тус сургуулийг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Мэн 1940 онд гэхэд мал эмнэлгийн техникум мал зүүчээс гадна механикч, ус, ойн техникч, газар зохион байгуулах зэрэг мэргэжлийн ангиудыг нээж мэргэжилтэн бэлтгэлж эхэлсэн учраас Монгол Ардын хувьсгалт намын 10 дугаар их хурлаас тус сургуулийг хөдөө аж ахуйн техникум болгох шийдвэрийг гаргасан байна. 1930-аас 1940 оны үед багш нарын олонх нь зөвлөлт холбоотой улсын мэргэжилтнүүд байлаа. За Дорнот аймгийн манай политехник коллеж 1939 онд хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан одоо бас энэ түүхэн бидний одоо бахархал байдаг энүүгээрээ бид одоо маш их бахархж байдаг. 1939 он гэдэг одоо цаг үе маань ямар цаг үе вэ? Тэр цаг үед бүгд найрамд Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн зарлагаар за тухайд улсын баг хурлын тэргүүлэгчдийн дарга Бумцэнд гэж хүн байсан. Одоо тухайд одоо ард түмэн бум хурандаа гэж одоо алдарсан ардын хувьсгалын анхны 7 барьцааны нэг энэ бум хурандагийн гарын үсгтэй одоо хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгийн одоо жинхэнэ үнэлэх нь одоо ингэж бидэнд татгадагдаад байдаг юм аа. Тэгээд энэ одонгоор одоо ийм одоо түүхэн алдартай сургуулийн одонгоор бид бас бахархаж явдаг аа. За хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой Дорнот аймагт хөдөө аж ахуйн техникум 23-аас 24 онд сонгины болонд одоо байршиж анхныхаа сургуулийг 24 онд одоо байгуулсан түүхтэй 15 сурагчаар эхэлсэн. За тэгээд тэр цагаас хойш хөдөө аж ахуйн техникумын одоо үйл ажиллагаа Монголын одоо орчин үеийн
одоо залуу боловсон хүчнийг бэлтгэх ууган сургууль болж өгж ирсэн байна. За энэ хугацаанд 1923-аас 49 оны хооронд бол үндсэндээ Монголын бүх малыг одоо эрүүлжүүлэх энэ ажилд бол гар бие оролцож ирсэн түүхтэй. Манай сургууль бол энэ 100 жилийн түүхэндээ бол жишээлбэл нэг мэрэгчлэр 100 жил тасралтгүй бэлтэж байгаа цорын ганц сургууль байхгүй юу? Тухайлбал тэр нь бол малын эмч мэрэгчлэртэй. Тэгэхээр одоо малын эмчээр бид нар мэрэгчлэн бэлтгэх ажлыг нэг ч өдөр нэг ч жил алгасаж зогсоож үзээгүй байхгүй юу? Энэ бол одоо сургуулийн гол бахархал. Тэгэл бидний малын эмнэлгийн багш нарыг жишээлбэл бүгд найрамд хятад ард улсад те Оросын холбооны улсад нөгөө нэг ижил төстэй сургуулиуд байгаа шүү дээ. Малын чиглэлээр малын эмч бэлтгэдэг сургуулиудтай хамтарсан хөтөлбөрүүд бид нар жил болгон хамруулж одоо олон улсын баг хурал байдаг юм уу те бас одоо хамтарсан дадлага үйлдвэрлэл байдаг ч юм уу те. За ер нь тэр нөгөө ур чадвар одоо мэрэгжил мэдлэгээс олцох арга хэмжээнээс тасралтгүй ингэж оролцуулдаг байсан байхгүй юу? 1960 он гэхэд улс ардын аж ахуйн голлох салбаруудад шин техник технологиуд нэвтэрч атар газар эзэмших болсноос эхлэн анхны мэрэгжлийн сургууль комбинат байгуулагдсан нь мэрэгчтэй ажилчдыг бэлтгэхэд томоохон ахиц дэвшлийг гаргасан юм. Сургууль байгуулагдсан үеэс тухайн үеийн зөвлөлт холбоот улсын мэрэгжилтнүүдээс туршлага судлан хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байсан нь тухайн үеийн эрэлт хэрэгцээг хангах чанартай мэрэгжилтэн бэлтгэх том бааз суурь болж байлаа. Дарнтын хөдөөсгөн техникумын багш захирал цогч багш Санжаагийн Даршим гэж хоёр хүнтэй уулзаад тэгээд Дарнт аймгийн техникумд багшаар ажиллахгүй юу гэсэн. Тэгээд би заа гэсэн. Тэгээд хөдөөсгөн техникумд хими багшаар 32 жил ажиллаа. Энэ ажиллах хугацаанд янз бүрийн явдал тохиолж байсан л да. Ер нь химийн хичээлд ганцаараа ордог байсан учраас бүх ангиуд ордог байлаа. Цаг их олон. Тэгээд хичээлийн бусад цагаар бол яг биеийн тамирын янз бүрийн дугуйланд суралцж байсан. Энэ сургуульд багшилж байхад янз бүрийн асуудал тохиолж байсан да. Энэ сургуульд малын хашаа, байр, төлийн пүнз мөн оюутан сурагчдын суралцах өрөө таслага дадлага хийх барьж боловсруулсан. Энд бол би өөрийн найз 5 багштайгаа ингэж хоёулаа бид нэг ясандаа мужаан хийж ясан хүмүүс. Дэшхэн малын хэл авалт түүнийг тодорхойлох арга мөн одоо зохиомл хэлтүүлэх хийхэд бас гар буй оролцож байсан. Бараг миний явж үзээгүй сум байхгүй нэ Дарнт аймагт. Сумдын сангийн аж ахуйн мэрэгжилтнүүдтэй харилцан ажиллаж байсан. Би уг нь өөрөө химийн багш. Гэхдээ намайг бол хожим болтол ер нь мал эмнэлэг зоотехникийн талын багш хүн байх гэж боддог байсан байна лээ. Би бол ерөнхий мэрэгжлийн багш шүү дээ. Манайд бол хадлангийн бүрэн бригад байсан. Манайхан механик салбарын ангитай учраас хадлангаа өөрөөсөө хатна. Хатсан хадлангаас аймагтай өгнө. 1970-аад онд сангийн аж ахуй олноор байгуулагдаж газар тариалангийн аж ахуйд ажиллах механик жуулагчдыг бэлтгэх шаардлага гарсны улмаас Дорнод аймгийн төв Чөбөлсөн хотод 1973 онд зөвлөлт холбоот улсын буцалтгүй тусламжаар хөдөө аж ахуй механик жуулагчдын техник мэрэгжлийн сургууль байгуулагдсан юм. Тухайн үед баруун хязгаарын аймагуудаас трактор, комбайны жолооч, хөдөө аж ахуй машины засварчин, фермерийн механик жуулагч, автомашины жолооч гэсэн мэрэгжлүүдээр 200 гаруй суралцагчдыг элсүүлжээ. За 1973 он бол одоогийн коллеж мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн одоо хөгжлийн нэлээд эрчимтэй гарааны үе гэж хэлж болно. Яг энэ үед хуучин зөвлөлт холбоот улсын техник эдийн засгийн тусламжтайгаар жилд 800 хүн сургах хүчин чадалтай сургалтын төвүүдийг байгуулж эхэлсэн нэг нь Дорнод аймагт хөдөө аж ахуйн механик жуултын техник мэрэгжлийн сургууль юм а. Тус сургууль нь 1973 оны 12 дугаар сарын 12-ны өдөр
210-аад сурагчид 40 гаруй багш ажилчтайгаар хичээлийн жилийн нээлттэй эхлэж байсан үе саяхан мэт санагдавч одоо хагас 100 жил болжээ. Тухайн үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээр ажиллаж байсан инженер техникийн ажилтнууд, инженерүүд, механикууд ирж одоо багшлах ийм ажилд орж байсан юм а. Анх 10 гаруй зөвлөлтийн мэргэжилтэн багштайгаар одоо хөдөө аж ахуйн инженер механикууд сургуулийнхаа үйл ажиллагаа явуулж байлаа. Бурал төвхтэй сургууль маань энэ жил 100 жилтэйгээ залгаж байна. Манай сургуулийн одоо удирдах байсан үеийн удирдагчид маань соёл хүмүүжлийн ажлыг сайн явуулахын тулд материалын баазуудыг сайн бэхжүүлж исэн. Хөдөө аж ахуйн техникийн мэргэжлийн сургууль гэхэл цахилгаан хөгжмийн хамтлагтай байлаа. Хөдөө аж ахуйн техникум гэхэд үндэсний хөгжмийн бүрэн ставтай ажилладаг оюутан залуучууд нь тэрэндээ хичээлдэг мөн тэнд багшилж байсан цэгмэд багшийн удирдлаганд үлээр найрал хөгжмөнтэй байсан гэж хэлэх юм бол соёлын ажил их өндөр хэмжээнд явагдаж байсан гэдэг нь одоо харагддаг юм аа. Энэ үед одоо элсэлтэй баруун одоо 5 аймаг, зүүн 3 аймагаас элсэлт авч байсан. Тухайлбал Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан аймагуудаас элсэлт авч байсан. Дорнод, Хэнтисхбаатар аймагуудаас элсэлт авдаг байлаа. Ерөнхий боловсролын бүрэн дунд боловсрол олох, өөрөөр хэлбэл 10 дугаар ангийн боловсрол олох ийм систем шилжсэн мэргэжил олохын зэрэгцээ. Ингээд 2000-аас 2001 оны хичээлийн жилүүдэд шинээр ерөнхий эрдмийн олон кабинетууд, хим, физик, биолог гэх мэтийн олон кабинетууд ерөнхий эрдмийн багш нар авч сургалтын баазаа өргөтгөж байлаа. Энд хэлэхэд одоо Хэрлэнгийн сангийн аж ахуйн ерөнхий инженерээр ажиллаж байсан цэгмэд багшийг авчирж ахлах мастераар ажиллаулаа. Дараа нь тэр хүн маань одоо энэ сургуулаа удирдах олон жил ажилласныхаа үр дүнд манай Монгол улсын гавьяат багш болсон жишээтэй. Мөн Төмөн цогтын сангийн аж ахуй тракторч комбайнчнаар ажиллаж исэн Дорж гэдэг хүн маань Хөлөмрийн Баатрын болцлыг хангаж тэр үед тракторчин байхдаа ажиллаж байсан бол манай сургуульд ирээд мастер багшаар ажиллаж исэн. Мастер багшаар ажиллаж исэн Чулуун Баатар ингээд олон хүмүүсийг нэрлэж болно. Мөн хөдөө аж ахуйн техникумыг төгсөөд ангаараа одоо энэ хөдөө аж ахуйн темэст нь мастер багшаар ирсэн олон сайхан залуучууд байдаг. Ийхүү шаталсан сургалттай хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нэртэй болж сургалтын үйл ажиллагаагаа эхлүүллээ. 1990-ад он бол Монгол улс нийгэм даяар дөнгөж зах зээлийн тогтолцоонд шилжиж иргэд албан байгууллага хөлөө олох гэж барьцаалдаж байсан үед сургууль оршин тогтнож чадсанаас гадна сургуулийн хөгжлийн эхлэл үе байлаа. Харин 1991 онд Дорнод хөдөө аж ахуйн техникумд хөдөө аж ахуйн механикжуулалтын техник мэргэжлийн сургууль нэгтгэлээ. Энэ үе сургуулийн гадаад харилцаа улам өргөжөж, гадаадын хөрөнгө оруулалтад байгууллага мэргэжлийн сургуулиудад хамтын ажиллагааны гэрээ байгуулж эхэлсэн юм. Хөдөлмөрийн гавьяаны Улаанбуугийн одонд Дорнод аймаг дахь политехник коллеж. Түүхэн хөгжлийн тэмүүлэл 100 жил. Жинхэнэ одоо хөгжлийнх нь сургалтын чанарынх нь оргил үр бол 70-аад оны дунд үеэс 80-аад оны ихэнх үе байгаа юм. За харамсалтай нь зах зээл шилжих 90-аад оны үед олон сургуулиуд хаалгаа барьсан. Эннээс гарах арга зам бол одоо хөдөө аж ахуйн техникум, хөдөө аж ахуйн тухайн үеийн хөдөө аж ахуйн механикжуулалтын сургууль шилжиж шатлсан сургалтын системд шилжснээрээ бид энэ хаалгаа барих энэ одоо эрсдлээс гарч одоо өнөөдөр сургууль маань одоо хөгжлийнхээ мөн одоо сайхан эд оргилын үед явж байгаад ахмад одоо багшийн хувьд би баяртай байна.
2003 онд тус сургуулийн дэргэд мэрэгжлийн боловсролын сургалтын зүүн бүсийн арга зүйн төвийг шинээр байгуулж, түүнийг нь түшиглэн бизнесийн сургалт бизнес инкубаторын үйлчлэгээ зохион байгуулах зүүн бүсийн төв болгосон байна. 100 жилийн түүхийг бичиж, дараагийн зууны шинэ хувцас эргэж байгаа энэ сургуулийн гавьяа бол хөдөө аж ахуйн дунд боловсролтой мэрэгжилтнийг эх орондоо бэлтгэх хариуцлагатай үүргийг 22 жилийн хугацаанд дангаараа бэлтгэж ирсэн юм аа. Одоо 2002 оны хичээлийн жилд хөдөө аж ахуйн их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, дорнот бүсэд хөдөө аж ахуйн дипломын боловсролтой мэрэгжилтийн бэлтгэх, хөдөө аж ахуйн инженер, механик, агрономч, эдийн засагч бэлтгэх ийм сургалтын систем шилжиж, одоо улмаар дорнот бүстэй хөдөө аж ахуйн мэрэгжилтийн бэлтгэж эхэлсэн юм аа. Энэ хугацаанд сургалтын материалыг бааз бэхжиж, хуучнаар бол одоо бүх ард түмний уралдаанд 1979-83 онуудад мэрэгжлийн сургуулиудыг байр эзүүлэн дүгнэдэг уралдаанд 2 удаа тэргүүн байранд орж шилжин явах туг диплом мөнгөний шагнаглаа шагнагдж байсан. Мөн боловсролын яамны болон улсын дээд тусгай дунд техник мэргэжлийн боловсролын хорооны дараагийн сайдын тушаалаар тус сургууль яамны түшиж сургуулиар батлагдж сургалтын үйл ажиллагаанд бусад сургуулиудад үлгэр дуурайл болж түшиж сургуулиар батлагдсан үйл ажиллагаагаа явуулж байлаа. 2003-аас 2006 онуудад зүүн бүсийн сургалтын арга зүйн төв болж, бизнес инкубаторын төв болж мөн үйл ажиллагаа явуулж байсан. Ийм амжилтууд гаргахад тухайн үед ажиллаж байсан үеийн багсраган хүмүүлэгчдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд тус сургууль нь ингэж үр бүтээлтэй зүүн бүсийн томоохон сургалтын төв болсон. Өнгөрсөн түүхийн цаг үеүүдэд энэ сургуулийн удирдлага хамт олонны урд олон саад бэрхшээлүүд тулгарсан ч хичээн зүтгэсний хүчинд сургууль өнөөдөр 100 жилийнхэн түүхийн босхийг алхаж байна. Тэгээ миний үед бол яг мэдээж бас босрлын талаар оролдог засгийн газраас ч гэдэг юм уу олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагуудаас оролдог хөрөнгө оруулалтын тоо бол мэдээж нэмэгдэжсэн яг тэр үед таарсан. За тийм учраас бид нар бол сургалтын орчноо бол амжилттай өөрчлөх эхлэлүүдийг тавьсан. За тэрийгээ дагаа сургалтын хөтөлбөрүүдэд бол шинжилэх тийм бас боломжууд гарч ирсэн. Энэ сургалтын шинжилгэүүдийг хийдэг хамгийн том гол фактор болсон багш нарыгаа хүнээ хөгжүүлэх нөхцлүүд бол бүрдэж эхэлсэн гэж ингэж боддог. За тийм ч учраас бид нар бол энэ сургуулийн мэрэгжлийн боловсролын байгууллагын хамгийн том хамтрагч байдаг тэр ажил олгогчтой түншлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бас ингээд хөгжүүлэх тийм бас шин шатанд гаргах тийм цаг үе ирсэн гэж ингэж ойлгодог. Өнөөдөр манай сургууль энэ жишээлбэл зүүн бүсэдээ бол энэ газрын тосны чиглэлийн мэрэгжилтэнгүүдийг сүүлийн үед бэлтгэж байгаа нь ирээдүйд Монгол оронд газрын тосны үйлдвэр байгуулах мэрэгжилтэнгүүд энэ дээр манай одоогийн сургуулийн Монголд байгаа анхны газрын тосны мэрэгжилтэн бэлтгэх чиглэлээр энэ сонголтыг сүүлийн жилүүдэд хийж байгаа нь зөв. Тухайн үед бас олон улсын хөтөлбөрүүд донор байгууллагуудын хөрөнгө оруулалтууд бол нэлээд нэмэгдэж ирсэн. За жишээлбэл Мянганы сорилын сан байдаг ч юм уу Азийн хөгжлийн банк, оюутлогоо компани гэх мэтчлийн ийм хөрөнгө оруулалтууд нэмэгдээ сургалтын орчин сайжраад за тэр хэмжээгээр энэ сургуулийг сонирхох хүмүүсийн урсгал нэмэгдсэн гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр энэ бол бид нөр өөрөөр хэлбэл юу гэж үзэж байна вэ гэхээр энэ зах зээлийн нөхцөлд мэрэгжлийн сургууль яаж ажиллаж болох уу гэдэг тэр бас анхдагч нөхцлүүдийг бид нар бас нэлээд хамт олонныхоо оролцоо хүч бас хамтран ажиллагч дэмжигчдийн хүчээр энэ эхлэлийг сайн тавьсан гэж ингэж үздэг.
Монгол Улсын засгийн газар салбарын явнаас тухайн үеийнхээ боловсролын салбарын нөхцөл байдлаас шалтгаалan үйл ажиллагаа бүтэц зохион байгуулалтын хувьд шинжилэлт өөрчлөлтийг хийсээр ирсэн. Тодорхойлбол мэргэжлийн боловсролын сургуулийг төрөлжүүлэн хөгжүүлэх хөтөлбөрийг сайжруулах Монгол Улсын засгийн газрын 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 306 дугаар тогтоолоор мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг Дорнод аймаг дахь Политехник коллежид нэгтгэх шийдвэр гаргалаа. Энэ сургалтын чанар орчин нөхцөлийг дээшлүүлэхэд том түлхэц болсон түүхэн шийдвэр байсан юм аа. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн түүх 1964 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоологдно. Учир нь тухайн үед Монгол орныг үйлдвэржүүлэх, хөдөө аж ахуй орн болгох ард иргэдийн соёлын төвшин дээшлүүлэх нь улс орныг барилга, бүтээн байгуулалтын ажилтай салшгүй холбоотой гэж үзэн 1964-өөс 1965 онд барилгын анхны 4 сургууль комбинатыг улсын бүрэн хангамж өгөхийг үйлдвэр техникийн сургууль болгон өөрчлөх зорилгоор бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1964 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 265 дугаар тогтоолоор барилгын техник мэргэжлийн сургууль болгон өөрчилснөөр 60 жилийн түүхт барилгын техник мэргэжлийн сургууль буюу мэргэжил сургалт үйлдвэрийн төв байгуулагдсан байна. Тухайн үед өргөж угсрагч, гэрхэн модын эдлийн мужаанчин, сантехникийн засварчин, бетон арматурчин, шавар удагчны мэргэжлүүдээр элсэлт даван зөвлөлт холбоотолцоо техник мэргэжлийн сургууль төгссөн. Мэргэжлийн ур чадвартай залуу боловсон хүчнийг багш мастраар томилон ажилуулж эхэлснээр зүүн бүсийн аймагуудыг мэргэжлийн боловсон хүчнээр хангаж эхэлсэн түүхтэй. Цаашлаад үйлдвэр аж ахуйн газрууд баригдахын хэрээр хэрэгцээ шаардлага даган гар үйлдвэрлэлээр суралцагчдын тоо өсөн нэмэгдэж эхэлсэн байна. Намын тоороо сайдрын зөвлөлөөс улс төр дээж ахыг хөгжүүлэх, түүнээс барилгын салбарыг эрчимтэй хөгжүүлэх энэ асуудал 1963 оны эрчимтэй өрнсөн. 1963 оны намын төрөний 5 дугаар бүгд төрөл хуралдаж их барилгын асуудлыг онцгойлон авч үзэж их барилгын мэргэжтэй ажилтнаар хангах, их барилгын салбарыг техник технологи, машин механизм, боловсролын хүчнээр хангах чухал асуудлуудыг шийдвэрлсэн байдаг. Энэ үднээс мэргэжтэй ажилтнуудыг бэлтгэхдээ юуны төрөнд 1 жилийн хугацаатай барилгын сургууль комбинатуудыг Дорнод, Завхан, Баян-Хонгор, Улаанбаатарын 4 аймагт байгуулахаар шийдвэрлсэн. Ингээд энэ 4 сургууль байгуулснаар барилгын мэргэжтэй ажилчдыг түр хугацаагаар бэлтгэх ажил эрчимтэй өргөж эхэлсэн юм аа. Ингээд 63 оны энэ намын төрөний бүгд төрлийн шийдвэрээр сургууль комбинат байгуулснаар миний ядаа хөдөлмөрийн гараа эхэлсэн юм аа. Би 1963 онд барилгын техникумыг төгсөөд 2 найзынхаа хамт Дорнод аймагт барилгын сургууль комбинатад хуваарлагдсан анхудаа хөдөлмөр багшийн ажиллаараа хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 1964 онд сайдрын зөвлөлийн тогтоолоор сургууль маань барилгын техник мэргэжлийн сургууль болон өргөдгөн шинэ зохион шинэ бүтцтэй шилжсэн. Ингэснээр авахлаараа Монгол орнд мэргэжтэй ажилчдыг бэлтгэх шинэ тогтолцоо үүсэж бий болсон. Барилгын үндсэн мэргэжлүүдээр мэргэжилтэй ажилчин бэлтгэх ийм зөвлөлт бидний өмнө тулгарсан. Тэр үед барилгын үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжиж барилгачдын ирнэ улам өсөж байсан үе. Энэ сургуульд ажиллах хугацаанд сургалтын таатай орчинг бүрдүүлэхэд энэ сургалтын чанар үнэхээр сайн байна гэдэг санааг өөрлөж энд ажилласан. Манай хамт олон бол үнэхээр хөдөлмөрч ажилласаг, юу ч хийж бүтээх ийм эрч хүчтэй ийм хамт олон байсан. Хамт олонноороо ярилцж байгаа бид одоо засал чимэглэлийн дадлагын газар, сантехникийн дадлагын газар, тэгээд шугам зургийн кабинет, багш нарын кабинет, мужааны кабинет, онлайн сургалт явал ийм ажлуудыг бол хамт олонныхоо хүчээр хийсэн. За энэ өөрөөч бид улсад засал чимэглэлийн
кабинет маань улсад тэргүүн байр. Мужааны цэцлэгийн газар маань улсад тэргүүн байр. Эцэлж байсан ийм одоо сайхан амжилтууд байд юм аа. Энэ хамгийн гол нь сурагчдад мэргэжлийн баримжаа мэргэжил болгоход хамгийн их анхаарч ажилладаг байсан. Манай багш нарч үнэхээр чадaltaй, чадвартай ийм багш нар байсан. Ажил мэргэжлийн улсын уралдаанд манай сурагчид нэгдүгээр байр эзлээд Болгар улсад болсон ардчсан олнуудын уралдаанд мөн тэргүүн байр эзэлж шагнал авчирсан. Булган аймагт ах үйлчилгээний төв, 3 цагаал суманд сургуулийн байр, Батнуур суманд сурагчдын дотор байр, Дашуулуур суманд 50 хүүхдийн цэцэрлэг, 90 цагийн цангийн аж ахуйд 12 айлын механик жуулагчдын орон сууц. За цагаав суманд уурын зуух. За нэгдлийн гишүүдийн байр. За эмчилгээ тэжээлийн цэг. За мөн тэрнээс гадна цагаав суманд гунжин өнөөний ферм гэдгийг иж бүрнээр байгуулж ингэж ажиллаж байсан. Монгол улсад энэ техник мэргэжлийн боловсролыг хөгжүүлэхэд бол зөвлөлт холбоот бас асраг тусалцаа үзүүлсний байдаг ярих ёстой. Манай сургууль 1963 онд байгуулагдаад 63 онд анхны хоёр мэргэжилт ирж байсан. Урлагийн мэгч Дмитренко, заслын мэгч Чаповский ингээд 30 жилийн хугацаанд 22 мэргэжилтэн одоо манай сургуульд ажилласан байдгийг. Мөн явагдсан манай сургуулийн одоо бүх сургуулийн тоног төхөөрөмж, багц хэрэгсэл, машин механизм гээд энэ бүхний зөвлөлт боловсролын техник эдийн тусламжтайгаар 1964-аас 65 онуудад Дорн тамийн баян түмэн өртөөр нийлүүлсэн. Энэ үл одоо сургуулийн иж бүрэн одоо майстер сайхан одоо төхөөрөмж ирсэн. Тухайн ханшаар сая төгрөгийн одоо бүтээгдэхүүн одоо багц хэрэгсэл ирсэн гэдэг ингэж бид мэдээлэл өгч ирсэн юм. Иймд бид явуулын зөвлөлтийн одоо түмний энэ өгөөмөр тусламжийг мартахгүй. Мөн одоо социалист орнуудад Монголын октябруудыг нарийн мэргэжлээр сургаж байсан. Энэ үл одоо хөгжлөөр манай орнд за мэргэжтэй элчин мэргэжлүүд зөвхөн одоо болон социалист орнуудын хамтын ажиллагаа их гүн тусалцаа үзүүлсний нэг тал жишээ ингэ би боддог юм аа. Энэ системд нэг 44 жил ажиллаа. Үүнээс 20 жилд нь үйлдвэрлэлийн сургууль төрөөс ахлах мастер, 24 жилд нь багшаар ажилласан. Энэ ажлын хугацаанд олон сайхан одоо нөхдөөтэй хамт ажиллаа. Олон сайхан буурлууд хамт ажиллаа. Захидар ажиллаж байсан Сандигай, Шарвгай, Банзрагчгай, Маналжгай. За орлогт ажиллаж байсан Намжил, Дугар. За мөн багшаар ажиллаж байсан одоо Бавуудай, Жалцангай. За тэгээ одоо нарийн одоо олон сайхан одоо хүмүүсүүд ядан тамтай ажиллаж байсан. Би бол одоо ажил хугацаанд нэг 7000 хүүхэд одоо он дадлан хичээл заасан. Нэг 300 гаруй хүүхдийн ангиж утсан багшаар ажил төгсгсөн. Үүнээсээ би сүүлийн 95-аас 2004 онуудад 3 удаа 10 дугаар анги төгсгсөн. Ийм байдгийг. За миний шавнараас олон одоо шавнар маань одоо их орныхон бүтээн байгуулалтанд одоо сайн ажиллаж байна. Тэр одоо хөгжөлт өнөөдөр одоо сургуулийн 60 жилийн одоо хүрэлцэн ирэхээр одоо бэлтгэж байна. Зарим нь одоо сургуулийн шилдэг 60 сурагч одоо шалгарч байна. Жишээлбэл Сүхбаатарын аймгийн одоо төгсөгч намын 18 дахь ихэрн төлөөлөгч Нанзад төрж байна. Сүхбаатарын төгсөгч одоо Моонон байна. Ийм олон сайхан одоо хүүхдүүд одоо сайн ажиллаж их орныхон бүтээн байгуулалтанд сайн ажиллаа. Манай сургуулиас их олон сайжууд төрж авсан байт юм аа. Дорн аймгийн ажил үе иргэдийг бас нэг хөдөлмөрийн төвчөд нийлээд манай сургуульд мэргэжил сургуулсан энэ төр байдгийг. Ер нь миний өвнөх захирал Ломбонторч гэж хүн 19 жил захирал хийсэн. 1990-ад оны үеийн одоо их хүнд хичээлүүд шүү дээ. Баярлалаа. Монголын олон таймсууд харгалгаа барьсан. Өөрийгөө санхүүжүүлж чадахгүй болсон, нийгмөөр төр өөрөөс санхүүжүүлж чадахгүй болсон. Тэгээд суралцдаг хүүхэд баг болсон.
Тэгэхэд Ломбодч багшийн гавьяа бол тэр сургуулийн үүдийг дараагүй. Нэг үед олаа нэстих нь хамгийн олон байсан үе нөхаа. Нэг жил 700 гаруй хүүхэдтэй байсан. 3 давхар байшинтай хүүхдийн тоо 700 гаруй болсон. 2 ээлжид хичээлдэг болсон. Тэгээд мэргэжлийн сургууль 2 ээлжид хичээлэх хэцүүлтэй. Тэгээд манай сургуулийн албаны дараа за захил би одоо хүүхэд нэмэхэ болё. Байшин урах нь байна гэж хэлсэн. Тэгээд бид нар ер нь бас нэлээд олон хүүхэд бэлдсэн тэр 10 жил дотор бол бараг 1000 гаруй хүн төгсөж гисэн байхаа. Хүн чинь сургуулийн 60 жилийн түүхэнд бол балиа тэмс одоо нэг 100000 хүн төгсөж байт юм. Тэр миний ажиллаж байгаа 10 жил дотор бол манай сургуулийн 2 төгсөлтийн хүүхдүүд өөрсдөө компани байгуулад, анgiara компани байгуулад балиа дээр бие дааж ажилладаг. Заслын бригад, өргөдлийн бригад. Тэгээд сантехник босод баярлалын ажлын бригадуудыг ажлыг хамтарч хийдэг. Тим хөтлөө ажил шилжсэн. Амжилттай ажиллаж хүүхдүүдээ миний ажиллаж байсан 10 жил дотор бусдаас онцлог юм юу байсан бэ гэхээр манай сургууль өөртөө бие дааж барилга барьдаг болсон. Тийм. Өөрөөр хэлбэл би барилгын яамны цаадад гойж хагаад энэ одоо 40-50 жил өөртөө барилга барихыг заачаад барилга хүүхдэд барилга барихыг зориулсаад өөртөө барилга барьж болдгүй юм уу гэж хэлэм хийж хагаад тэгээ барилгын тухай шүүл авсан. Тендерт ордог болсон. Тендерт ороод өөртөө барилга аваад суурийн таваас авахуулаад төлхөгийн нөхцөл бүх ажлыг өөрөө хийдэг чинь барилгач үний бахархал шүү дээ. Тэгээ хүүхдүүд тэргээрээ бахархдаг байсан. Өөрийнхөө ажлыг хийгээд өөртөө хийсэн юм харж явах энэ манай сургуулийн хийсэн. Хамгийн анхны тендер дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн нэг 2 эмчийн орон сууцны барилгын төсөл өгсөн. Нэг нь хөлбөмбөр суманд эмчийн орон сууцны барилга гараажтайгаа. Нэг нь Булган суманд эмчийн орон сууцны барилга. Манай сургуулийн бие дааж хийсэн. Жил болгон Монгол улсын 72 тэмцээн хэмжээнд баг гурал хийдэг. Тэгээд бүгдээ цуглаад юм 2-3 өдөр юм ярьждаг. Тэгээд дараа хойдны жилийн ажлыг төлөвлөждөг. Дээрээс нь тэрнийгээ дагаад ажил мэргэжлийн уралдааны хийж эхэлсэн. Одоо бэлтгэж байгаа мэргэжил болгоноор. Тэг хүсчний уралдаан, тоогооч нарын уралдаан, барилгын өргөлөгчний уралдаан, заслын уралдаан, сантехникийн уралдаан бүгдийг хийсэн. Тэг манай сургууль өөрөөр нэг удаа төрүүлсэн. Улаанбаатарт болсон нэг тэмцээнд бас нэг удаа төрүүлсэн. Ер нь мундаг багшаас мундаг шавгараа шүү дээ. Манай Чанжари Матрич барилгын багш байлаа. Барилгын бүх мэргэжлийг заасан байгаа тэр. Тэр чадахгүй юм байхгүй. Өгөн барилгын өргөмөрлөлт мэргэжсэн юм байлээ. Заслын чимэглэл өргөлөгчин гэсэн. Тэгэл төмөрчин, арматурчин, мужаан тэр хүндэрдэж чадахгүй юм байхгүй байлаа. Тэгээ Матрич маань ер нь олон хүмүүсийн амжилтанд хүргэсэн шүү. 1976 онд л анхны хүүхэд Германд олон улсын хэмжээнд явж байхад Баатар багш дагуулж явж байсан байдаг. Тэгээд 2005-6 он гэхэд Баатар багш тэр хүүхдийг төрүүлээд сургууль бэлтгэж хийж илээ шүү дээ. Тийм сайн багш уу, олон багш уу, манай заслын үржин батан багш байна. Одоо барилгын техникум төгсөөд насаараа манай сургууль ажилласан. Одоо Политехник коллежийн 100 жилийн манай сургуулийн 60 жилийн болж байна. Мэргэжил бүхэн сайхан гэж нэг үг байдаг. Ер нь тэр их ортой үг юм аа, үнэн үг юм. Яа мэргэжилтэй л байвал сайхан юм бэл. Хүнд харуулах бүлэмжтэй өөрөө чаддаг юмтай байна гэдэг чинь одоо хүний хурдан барих зэвсэг шүү дээ. Тэгэхээр энэ хүнд хурдан барих зэвсгийг өгдөг маш ажилчдаа сургуулийнхаа хамт олонд нийт 100 жилийн тэтгэлж байгаа Дорнод аймгийн Политехникийн коллежийн хамт олонд тэрний өмнө байсан Дорнод аймгийн Төвөдөж техникумын хамт олонд за 100 жилийн барийн мэнчтэй дэвшүүлж аз жаргал сайн сайхан мөхнийг хүсээрээ. Түүхт 100 жилийн түүхийн өндөрлгөөс эргээд харахад 25,000 гаруй мэргэжилтэй ажилтан хөдөө аж үйлдвэрлэл уул уурхай барилгын салбарт бэлтгэж өгсөн байна. Эдгээр төгсөгчдөөс бүгд шууд ажлын байранд гарч улс орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулсаар явна. За хөдөөжихөн техникум төгссөн хүмүүс бол одоо хуучин хэллэгээр бол эх орныхаа улс ардын аж ахуйн бүхэл салбарт зөвхөн мэрэгжлээрээ төдийгүй тухайн үеийн нэгдэл сангийн аж ахуй
За тэгээд бусад одоо үйлдвэр аж ахуйн газруудыг удирдах, за тэнд мэргэжлээр ажиллах гэх мэтчлэнгээр өргөн цар хүрээтэй ажиллаж байсан. За төр засгийн түвшинд ч гэсэн олон хүн одоо удирдах ажилд дэжид гоогоос өксвөлээ. За эрдэмтэн мэргэжилтэй хэсгээр одоо сонгоны гаантэрч гэдэг юм ингээд маш олон хүн энэ техникум төгсөгчдөөс улс орныхаа одоо нийгмийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсан юм мундаг одоо алдар цолтой цууднууд нэлээд олон байдаг. За миний хувьд бол 1967-аас 70 онд Доронтын техникум тэр бүр Монгол орны баруун хязгаар Увс аймгаас за тэнд багшилж ясан ахыг дагаж зорж очиод тэгээд хөдөө зохион техникумын малын эмнэлгийн ангид элсэн оролцсон. Би бол 3 жил хонь хариулаад малчин байж байгаа дэлгээлтээр тэгээд энэ сургуульд орж суралцсан. Тэгээд яг нэр хичээгээд ямар ч сургуулийн онцлогсож шууд хөдөө зохион дээд элсэж орсон. Эндсэндээ ингээд бол малын эмч гэдэг энэ зөвхөн одоо хүн төрөлхтний эмч гэж манай эрдэмтэд нэрлэдэг энэ сайхан мэргэжил эзэмссэн. Эвлэлийн байгууллага, намын байгууллага, аж ахуйн байгууллага энэ олон салбарт одоо бас өөрийнхөө мэдлэг хүч оюун тэр сургуульд олж авсан мэдлэгээ ашиглаж ингэж ажиллаж ирлээ. За дараа нь бол би Сэлэн аймагт ажиллаж байгаад ирээд 2000-аас 2004 онд хөлс хөдөө зохион яам буюу салбарыг удирдахын хариуцлагатай албанд Enquirer ерөнхий сайдын үед бол 4 жил ажилласан юм төвхтэй. За ер нь бол хөдөө зохион мэргэжилтнүүд түүний дотор одоо малын эмч бол аль хэрэгцээт газарт очиж ажилладаг хөрөх чадвартай ийм сайхан мэргэжил гэж би энийг боддгийг. Жишээлбэл одоо бол би хэдийгээр малын эмч гэсэн түрүү хэллээ одоо олон нийтийн байгууллага намын ажил хийж байгаа дараа нь аж ахуйн ажил газар тариалангийн аж ахуй удирдах ажил хийж байгаа. Ингээд салбараа удирдсан. Дараа нь бие комбинатад ажиллачаад одоо бол би насныхаа чөлөөнд гарснаас хойш 16-7 жил Монгол орны жимс жимсгний салбарыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг энэ чиглэлээр одоо төрийн бус байгууллага мэргэжлийн холбоо байгуулад ингээд идэвхтэй ажиллаж байна. За тэгээд бидний ажиллаж сурч байх үед бол үнэхээр одоо бидний одоо бурхан багш нар л гэж нэрлэдэг л да сайхан мэргэжлээр олон жил ажиллажсэн мэргэжлийн дадлага туршлагатай манангийн багш Чожин Жав гэж багш байсан. Тэгээд Баяраа багш, Ишээ багш гэх мэтлэнгээр за тэгээд одоо байгаа манай Товг багш ерөнхий эрдэм хичээлийг урт насан багш, Насан Баяр багш маань ингээд олон сайхан багш нарын одоо гарыг дамжиж бид нэр тэдний одоо дэм тусаар эдийн зэрэгтэй одоо ажиллаж байгаадаа бас тэр үеийн одоо багш нараараа тэр үед техникумд ажиллаж исэн ахмадууд мэргэжлэнүүдээрээ бас их бахархаж явдаг. Бид бол техникумд сурч байхдаа тэр дээд сургууль сурч байхдаа тэр тухайн үеийн зөвлөлт толгойд улсын эрдэмтэн мэргэжилтнүүдийн тэр зөвлөлт толгойд улсын их дээд сургуулиудад одоо үздэг суралцдаг байсан сурах хүчээр за мөн одоо зарим одоо Орос зөвлөлт толгойд улсын эрдэмтэн багш мэргэжилтнүүдийн одоо бас тусалцаад имээр тэдний бас хичээл заадаг юм. Тэгээд үндсэндээ бол бид нэр орос хэл дээр мэргэжлийнхаа хичээлийг наривчилж үздэг. Сурахчид маань энэ дээр байсан нь бол бас бидний зөвхөн мэргэжлийн эзэмшихээс гадна хэлний боловсрол эзэмших заман гадаад орнуудын тэр одоо мэдлэг эрдэмт судалгаа шинжилгээ мэргэжлийн ажиллаас суралцахад бол бас их том мэдлэгийн их усүр болж исэн гэдгийг бас нэмж хэлмээр санагдаж байна. 100 жилийн ой гэдэг бол түүхэн ой. Энэ ойг тэмдэглэх ажилд манай үеийн одоо багш удирдлагууд, үеийн төгсөгчд, үеийн одоо энэ сургуулийг төгсөөд эх орныхаа бүтээн байгуулалтанд оролцож исэн ахмадууд залуугийн төлөөлөлд оролцох баха. Тэд нартай эрүүлийн сургууль сайхныг хүсье. Улам одоо амжилт бүтээлийн дээдийг хүсье гэж ингэж бодож байна. За манай мэргэжил бол хүн амыг одоо эрүүл хүнсээр хангах, эко бүтээгдэхүүнээр хангах ийм одоо зорилттойгоор бол байгуулагдсан ийм мэргэжлийн. За манай мэргэжлийн одоо бахархах гол зүйл нь бол одоо тэр эко хүнсний бүтээгдэхүүнээр өөрийнхөө эх оронд одоо тариалж ургуулсан ийм одоо салбарт бол мэргэжилтэй ажилчин болон мэргэжилтэн бэлтгэсэн ийм салбараа. 1986 онд хөдөө аж ахуйн техникийн мэргэжлийн дунд сургуульд анх удаа жимсчин ногоочны мэргэжлийн одоо ангийг
нээж сургасан. За энэ анхны одоо төгсөлтөөр бол 29 одоо сурагчийг бол төгсгсөн. Тэдгээрээс маань олон одоо алдартай агрономчид, доктор, профессорууд одоо төрөн гарсан байгаа. Агротехникийн ангийг 1963 онд бол Монгол улсад улаан буудан орхон сортыг одоо анх удаа гаргасан. Зундад Жанцсан гэж одоо ийм агрономч төрийн шагналт ийм хүн байсан. Би 1981 онд 10 дугаар ангиа төгсөөд Дорн тамгийн хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн орнд хөдөөж хүн тэгээд комик агротехникийн ангийг одоо эсэж орсон. Ингээд анх агротехникийн ангид 1981 оны намар 9 сард ороход манай анги агротехникийн 2-ын анги Бямба багштай ангид би эсээ орж суралцаад 1983 онд одоо бид 24-өлөө төгсөө. Манай ангиас бидний тэр үед чинь манай ангид чинь Дорн Сүхбаатар хэмтээ Төв аймгийн оюутан сурагчид ирж суралцж одоо 24-өлөө агротехник мэргэжтэй төгсөжсэн. Бидний 1983 онд манай Гадамсэд багш манай ангид төгсөж байсан. Манай ангийн дарга бол одоо Төв аймгийн сонгоны хамтаа гэдэг хүн одоо манай ангийн дарга хийдэг байсан. Монгол Улсын авраг тариад гэж ийм ангитай бид нар 1983 онд анх төгссөн. Ингээд би төгссөн цагаас хойш томилтоор Дорн аймгийн судалгааны байгууллагууд хүнсний зорины хадгалт хамгаалтын чиглэлээр анх ажлынхаа гараа томилтоор очиж эхэлж исэн. Эндээс хойш 1998 онд зах зээл шилжээд хуваарь хөдөлмөр эрхлээд өнөөдөр газар тариад үүсгсэн. Хуваарь хөдөлмөр эрхлээд одоо орон нутгийнхаа ард иргэдэд хүнсний ногоон нийлүүлээд ингээд амьдралынхаа хөрсөн дээр өөрийнхөө мэргэжлэр одоо үйл ажиллагаа явуулаад өнөөдөр хүртэл ажиллаж амьдралаа явуулж байгаа. Тухайн үед одоо төлөвлөгөөт эзэн засгийн үед бол улс ардын аж ахуйд одоо олон сайхан оюутан сурагчдыг бол боловсралтай боловсон хүчин болгон бэлтгэжсэн ийм сайхан сургууль төвөгтэй сургууль юм аа. Энэ сургуулийг төгснөөрөө би бахархаж байна. Анх 2015 онд үйлдвэр механик гэдэг анги нэгдээд одоо нэг 3 төсөл буюу шинэ анги нэгдсэн. Манайх нэг Стефан гэдэг нэг сурагчтай нэг хажуугийн хянагчтай. Тэгээ 2015 онд шинэ анги нэгдээд үйлдвэр механикч гэдэг анги нэгдсэн. 2.5 жилийн анги. Тэгээ би 18 оны 1 сар төгссөн. Үйлдвэр механик гэдэг мэргэжлээ би хамгийн анхны төгсөлт. Дараа нь болохоор үйлдвэр техникч гээд арай диплом мэргэжлээдэг. Мэргэжлээд дэвшлүүлээд 2019 онд бас 1.5 жилээр сураад 2019 онд төгссөн. Токер, гагнуур ерөн чиглэлээр нэлээх бэлтгэжсэн. Төгссөн дараа Монгол ур чадвар гэж тэмцээн болдог. Жилд 2 удаа. Энэ дэлхийн ур чадварын аваргад нөгөө бэлдэх эхний шатны тэмцээн болж өгдөг. Энд 2020 онд 22 онд нэгт орж ирсэн. Токер чиглэлээр. Тэгээ 22 оны World Skills буюу Герман ерөнхийдөө дэлхийн ур чадварын аваргад токер чиглэлээр явсан ба сургуулаад байна. Одоо битэдийн үед бол яг тийм амар дэлгэрээ байсан үед л дээ. Эмсүүд одоо коллежууд их муу сурлагатай хүмүүс ордог байсан гэдэг боддог байсан үед. Гэхдээ яг үүндээ битэд нөгөө сураад дээшээ дэвших боломж, инженер болох, тэгээ цаашлаад юу гэдэг юм те. Яг тухайн мэргэжил одоо нөгөө чиглэлээрээ малын эмчүүд юм юу гэдэг. Энэ дээрээ бүгдээрээ дэвшээл бакалаврын диплом авахд илүү хөтөлбөр болдог. Бас илүү амьдрал ойр байдаг. Тэгээ дараа нь ч гэсэн нөгөө дэвшээ сурахад суурьаа сайн мэдчихдэг учраас бид нэр 12 жилийн нөгөө төгссөн хүмүүсээс илүү маш бур чадвартай хүмүүс гарч ирээд ирэхэд маш чанартай боловсон хүчин бэлтгэх эхний шатыг тавьж байна л гэсэн үг юм. Энэ 100 жилийн түүхэнд олон 10 багш нар энэ сургуулийн хүч хөдөлмөр өнгө зүсийг улсад одоо мэрэгжилтэй ажилчин бэлтгэхийн төлөө бүхэл одоо оюун ухаан хүч чадлаад ажилласан тэр мөчүүдийг иргэн дурсгал сайхан байна. За энэ сургуульд ажиллаж байгаад өндөр насндаа гарсан 75 хүн өнөөдөр сургуулийн ахмадын зөвлөлд ажиллаж байна. Тэднэр дотор энэ сургуульд олон жил багш болсон. Ерөөсөө энэ сургуулиас өөр газар ажиллаагүй тийм олон багш нар байдаг. Энэ сургуулийн өнгөтэй сайхан байгаа бол энэ сургуулийг ажиллаж исэн одоо багш нар тэдний оюуны баялаг, туршлага, амьдралын туршлага энэ бүхнээс л энэ сургууль эдээ хүртэл өнгөтэй сайхан байна гэж.
нэгэн зууны түүхийг бичиж дараагийн зууныхаа хуудсыг эргүүлж байгаа энэ сургуулийн эрдэмтэн багш нар дэлхийн хэмжээнд хүрсэн ур чадвартай, мэрэгжилтэй ажилтан бэлтгэх, сургуулийн зохицуулалтыг олон улсын стандартад хүргэсэн үндэсний хэмжээний сургууль болох зорилт тавин ажиллаж байна. Тэр чинээгээр оюутнууд мэрэгжлийн чиглэлээр Монголд төдийгүй олон улсад зохион байгуулагдсан тэмцээн уралдаанд байнга дээгүр бичигдэж иржээ. Энэ суралцагч эрдэмтэн багш нарын хамтын хичээл зүтгэл ур чадвартай, уялдаа холбоотой юм. Тиймдээч Монгол Улсын хөдөлмөрийн Баатар 6, Монгол Улсын ардын цолтон 3, Монгол Улсын төрийн сойрхолт шагналт 9, Монгол Улсын авиатагч 44, эрдэмтэн доктор Алдарт Цуутангууд төрөн гарчээ. Дорнод аймгийн хөдөө аж ахуйн техникум төгсөгчид бол энэ өнгөрсөн одоо 100 жилийн хугацаанд бол мартаж баршгүй одоо их гавьяаг Монгол улстай байгуулсан байдаг. За миний хувьд бол одоо 40 жилийн өмнө Дорнод аймгийн хөдөө аж ахуйн техникумын захирлаар ажиллаж байсан юм. За тэгээд энэ олон одоо эрдэмтэн багш нар шавь нарыг төрүүлж гаргахад бол манай одоо багш нарын одоо хийж гүйцэтгсэн сурч хүмүүжүүлсэн ажил одоо маш их. За би хамт олноор бол одоо өргөлж одоо бахархаж байдаг. Энэ одоо эрдэмтэн олон багш нар бол энэ одоо нэрсийн дурдах юм бол одоо Баяра, Пөрвжамц, Даригчв, Эрдэнэ, Товг, Уртнасан, Боолой, Дэлгэнэм, Дээма, Дамжин сүрэн их мэтчлэнгээр одоо олон гаруй одоо Ахмад багш байсан. 1980-аас 90-ад оны үед бол гадаад дотоодын их дээд сургуулийн төгсөж хөдөө аж ахуйн яамны сайдын төмөлтөөр ирж ажилласан сайхан залуу багш нар байдаг. За энэ дотор бол энэ одоо цохиж нэрлэх юм бол оюун ханд, Бадарчин одоо алтан сувд, өсөх жаргал, Бат дэлгэр, Батбаяр гэх мэтлэн одоо залуу багш нараар бол өчтөрөн орж ирж ажиллаж исэн байгаа юм аа. За энд бол үндсэндээ 1980-аас 90-ад оны үед бол хөдөө аж ахуйн техникум ийн одоо хичээлийн байр, дотуур байрууд бол үндсэндээ баригдаж байсан. Одоо зарим нь одоо дотуур байр нь бол ашиглалтанд орсон, материалын баазын хувьд бол асар их хөгжсөн ийм одоо үзүүлэлтийг энэ жилүүдэд хийсэн байна. За одоо өнөөдрийн байдлаар бол манай энэ төгсөгчид үйл ажиллагааныхаа хувьд бол өөрийнхөө одоо салбарт одоо өөр салбарт одоо ажиллаж байгаа ч гэсэн өнөөдөр бол тэр нийгмийнхаа өмнө хүлээсэн иргэнийхээ үүргээр одоо янз бүрийн одоо ажил томилогдсон ажиллаж үр бүтээлтэй ажиллаж байна. За тухайлах юм бол одоо манай багш нараас чинь өнөөдөр одоо төрийн одоо алдар цол авсан одоо ийм одоо багш нар байгаа. Хамгийн анх эхэлж бол одоо манай багш Аргачаагийн дугур бол Монгол улсын малын гавьяа тэмч доктор профессор болтлоо одоо нэр төр нь одоо өндөрт өргөдөж явна. За мөн одоо хөдөлмөрийн гавьяаны улаан туян одонд одоо Товг, Уртнасан багш маань бол өнөөдөр одоо амар сэрэв энэ сургуулийнхаа 100 жилийн одоо 60 гаруй жилийн бол энэ сургуультай амьдрал ажиллаа одоо холбож ирсэн ийм төвхтэй одоо хамт олон байна. За манай шавнар бол 1980-аас 90-ад оны хооронд одоо төгссөн шавнар бол улс орондоо их үр бүтээлтэй ажиллаж байна. За тухайлбал одоо оюун жаргал Монгол улсын одоо гавьяат механикчуулагч болсон. Мөн одоо Бат цэцэг Монгол улсын гавьяат тариаланч болсон. За Монгол улсын гавьяат малчин мөнх цул гэх мэтийн одоо олон аваргууд авар малчин улс төрдөө нэр хүндтэй хөдөлмөрлж явнаа. За эдгээр одоо шавнараараа бид нар бол үргэлж одоо бахархаж байна. За ингээд 100 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн политехник коллежийн одоо хамт олон хөдөө аж ахуйн техникумын одоо үе үеийн одоо удирдлагууд Ахмад одоо багш нар ажилтан ажилчид шавнартаа бүгдэд нь одоо 100 жилийн одоо халуун мэндийг дэвшүүлье. Мэргэжлийн боловсролын салбарт хөдөлмөр аюулгүй байдлын асуудал тэргүүн тавигдах нь чухал зүйл юм. Тиймээс сургуулийн хамт олон 2016 оноос хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтын төвийг байгуулж, аймаг бүс улсад энэ чиглэлийн сургалтыг зохион байгуулж, 2017-оос 2019 онд хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны 18001/2007 стандарт
2019 оноос хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 45001 2018 стандартыг хэрэгжүүлэн олон улсын аудитаар баталгаажуулсан боловсролын төрийн анхны сургууль болж батламжлагдлаа. Боловсролын байгууллагаас анхны энэ олон улсын аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх сургууль болж өрсөн. Өөрөөр хэлбэл ISO 45001 2018 стандарт байгаа ш. За нөгөө талдаа бол бас анхны боловсролын байгууллага болсон. Тэгэхээр энэ чинь нөгөө хамт бол яг нэг зүгт харж иж нэг соёлыг бий болгож ижил энэ амжилтанд хүрч байгаа байхгүй юу? Тэгэхээр өнөөдөр одоо юу гэдгийг манай сургуулийг төгсөж байгаа хүмүүс, тэр сургууль өнөөдөр хүртэл ажиллаж байгаа хүмүүс яг энэ стандартын нэг соёлыг сургууль дээрээ төгсөгчдөрөө дамжуулаад тэр компаниуд түгэж байгаа байхгүй юу? Ямар том амжилт гэж бид хардаг. За манай сургууль нь 2017 оноос эхлэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүлэх олон улсын стандартуудыг бол хэрэгжүүлж эхэлсэн. За 2017 онд бид нар OSHA 18001 2007, за 2019 онд бол ISO 45001 2018 гээд хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүлэх олон улсын менежментийн тогтолцоог бол сургалтын байгууллага дээр бол нэвтрүүлсэн. Хүү стандартыг нэвтрүүлснээр бол сургалтын байгууллагад бол маш олон төрлийн одоо үр ашиг давуу талууд бол үүссэн. Тэр суралцагчид сургалтын танхимдаа эрүүл аюулгүй одоо хичээллэх, эрүүл аюулгүй одоо дадлаг сургалтад хамрагдах энэ боломжийг бол энэхүү стандартын өрөөнд бол одоо нээж өгсөн. Багш ажилчдын ажил хөдөлмөр эрхлэх, за хичээл сургалтын үйл ажиллагааг доктортой зохион байгуулах энэ одоо үр нөлөө бол маш их сайжирсан. Бид нар өнөөдрийн хүртэл одоо 8000 гаруй одоо иргэд болон олон нийт рүү чиглэсэн энэ аюулгүй ажиллагааны стандарттай холбоотой мэдлэг мэдээллийг түгээн дэлгэрүүлж ажилласан байна. За мөн одоо Дорнот аймаг болон зүүн бүс нутгийн хэмжээнд одоо үйл ажиллагаа явуулж байгаа уулуурхай аж ахуйн нэгж компани одоо 100 гаруй аж ахуйн нэгж байгууллагын одоо сургалтыг одоо зохион байгуулж энэхүү стандартынхаа түгээн дэлгэрүүлэлтийг хийсэн байна. За мөн одоо зөвхөн бүс орон нутаг сургууль гэж зогсохгүй мэргэжлийн боловсрол сургалтын салбарт энэ стандартыг нэвтрүүлэх чиглэлээр бол одоо нэлээд олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Дорнот аймаг Политехник коллежид ажиллаж байгаа нийт багш нарын одоо 60 орчим хувь нь бол магистрийн зэрэгтэй, за 90 гаруй хувь нь бол бакалавраас дээш мэргэжлийн зэрэгтэй, за 40 гаруй хувь нь бол мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй ийм багш нар байна. За мөн манай багш нар сүүлийн жилүүдэд мэргэжлийнхаа чиглэлээр зөвлөх инженер, за мөн одоо олон улсын тусгай эрх бүхий сургалтуудад хамрагдаж ингэж сургалтын үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах дээр одоо тасралтгүй өөрсдөө хөгжүүлж ингэж ажиллаж байна. За сүүлийн 10 жилийн хугацаанд манай сургуулийн хувьд бол 7 томоохон дадлагын газрыг шинээр байгуулж, за 10 орчим лабораторийн сургалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл тоног төхөөрөмжийг шинжилэн сайжруулж, засварлах, за мөн одоо шинээр солих гэсэн ажлуудыг бол хийсэн байна. Дорнот аймаг дахь Политехникийн коллежийн гадаад харилцаа хамтын ажиллагаа мөн л сургуулийн 100 жилийн түүхтэй энэ чадсуухан. Анх сургуулийн шав тавигдсан тэр цагаас зөвлөлт холбоот улстай эхлүүлсэн хамтын ажиллагаа өргөжинтэлж одоо холбооны бүгд найрамдах Герман улс, Америк нэгдсэн улс, бүгд найрамдах Хятад ард улс, Австрали, Япон, бүгд найрамдах Солонгос улстай хамтын ажиллагааны гэрээ үзэглэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн сурвалж судалгааны төв байгуулан багш нараа чадахжуулж ажиллаж байна. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ төслийн дэмжлэгтэйгээр одоо хүнд машин механизмын дадлагын газрыг байгуулж ажиллалаа. За мөн одоо өөрийн бие даасан үйлдвэрлэлийн механикийн чадамжийн төвийг бий болгож ажиллалаа. За мөн одоо мал эмнэлгийн чиглэлийн, малын багамж мэрэгжлийн чиглэлийн одоо нарийн мэрэгжлийн хагалгаа, за нарийн мэрэгжлийн одоо судлах түүнүүдийг үүсгэх боломжтой лаборатори, дадлагын газруудыг шинээр бий болгож ажиллалаа. За мөн дээр нь нэмэгдээд бид нар дотоодын одоо магадлалын итгэмжлийн шалгуур шаардлагыг бол 5 жилийн хугацаатай хангаж ингэж ажилласан байгаа. Тэгэхээр магадлалын итгэмжлийн шалгуур шаардлагыг хангаж ажиллана гэдэг нь өөрөө бидний одоо явуулж байгаа сургалтын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр төлөвлөгөө бол Монголын улсын хэмжээнд тавьж байгаа энэ шаардлага стандартуудыг хангаж байна гэсэн энэ бас нэг гол шалгуур үзүүлэлт. За үүнийг дагаад бас бид нар одоо сүүлийн жилүүдэд мэрэгжлийн хөтөлбөрүүдэд магадлалын итгэмжлүүлэх энэ бэлтгэл ажлуудад ороод одоо утахгүй бас энэ ажлууд зохион байгуулагдана. Тэгэхээр мэрэгжлийн хөтөлбөрүүдийг магадлалын итгэмжлүүлснээр тухайн одоо хөтөлбөрүүдийг дагсан энэ дадлагын газар сургалтын орчны стандарт нь өөрөө Монгол улсын хэмжээнд тавьж байгаа шалгуур шаардлага стандартыг хангана л гэж ингэж одоо зорж ажиллаж байгаа. Боловсрол хэмээх айлтай энэ чадсуухан тулгын чулууг түшилцэж соён гэгэрүүлэх, эх орныхаа бүтээн байгуулалт, хөгжил түүчээлэх мэрэгжилтэй ажилтан бэлтгэж байгаа энэ сургуулийн нэгэн зууны түүхээс товчлон хүрэхэд ийм байна. 100 жилийн түүх, 100 жилийн арга туршлагын ард,
сургуулийн төлөө сэтгэл зүрх хөлс хүчээ зориулан зүтгэсэн ахмад буурлуудынхаа гүйцэтгсэн үүрэг туулсан замлыг дурсан санаж бахархан тэмдэглэх учиртай. Дорн таймгийн хөдөө аж ахуйн техникумд ажиллаж байсан хүмүүс, Дорн таймгийн хөдөө аж ахуйн техникумыг сурч төгссөн хүмүүс, Дорн таймгийн хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль, шатлалсан суралцтай техник технологийн сургууль, за Дорн таймгийн политехник коллежид үеийн үед одоо ажиллаж байсан ажилтан албан хаагчдыг төгсөгчдөө урьж байна. За Дорн таймгийн барилгын техник мэргэжлийн сургууль, Дорн таймгийн мэргэжлийн сургууль үйлдвэрлэлийн төвд ажиллаж байсан, суралцж байсан төгсөгчдөө одоо сургуулийнхаа түүх 100 жилийн ойд хүрэлцэн эрхийг урьж байна. Дорн таймд политехник коллежийн түүхт 100 жилийн 2024 онд тохионо. За энэхүү 100 жилийн алдрыг бүтээхэд үеийн Ахмад багш ажилтан та бүгдийн хөлс хөч, эрдэм мэдлэг энэхүү сургуулийн одоо амжилттай зайлшгүй холбоотой. Та бүхэнд 100 жилийн он баярын мэнд хүргье. Аз тэвийн чэйжэн дээр Алтан Соёнбаа мандуулсан амжилт бүтээлийн дээжин 10 зүгтээ тасруулсан сайхан Монгол орны саруул арчилсан орны наран мандах зүгийн намтар түүхээр баян нарлаг сайхан дөлгөө хэрлэнгийн өвөндөх хөдөлмөрийн говьна улаан тугийн оттой хөдөө аж ахуйн техникум буюу Дорнод политехник коллеж өнөөдөр 100 жилийн гойгоо тэмдэглэн өгөх гэж байна. Үе үеийн төгсөгчд, үе үеийн багш нар сургуулийн ойлоо баяр тусалтай дөрөө молтлон ирэх хөдөө гэж өвгөн буурлуугч би уриалан дуудаж байна. Бид өчигдрийн түүх, өнөөдрийн алдаа оноогоо дүгнэн цэгнэж, маргаашаа төлөвлөх, ирээдүгөө харж шинэ жилийн эрч болох учиртай.